За нийт одоо иргэдэд энэ өдрийн мэнд хүргье. Томоо төсөл өвчний талаарх мэдээллийг товчхон танилцуулга хүргэе. За өнгөрсөн зунаас ахуулаад бид урьдчилж томоо төсөл өвчний дэгдэлтээ сэргийлэх арга хэмжээнүүд нэлээдгүй авсан. Болох юм бол одоо вакцинчлалтын арга хэмжээ нэлээдгүй өргөн хүрээтэй хийж урд өмнө тохиолдож байгаагүй хэмжээ буюу 97% 6 насны бүлэгт вакцинчлалтыг бүрэн хамруулж чадсан. За хоёрт сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд аав хүрээний томоогийн дэгдэлт дэлхийд ерөн болоогүй. Үүнтэй холбоотой сүргийн дархлаажуулалт тийм сайн бүрдээгүй нь аав хүрээний томоогийн дэгдэлт гарах бас нэг том шалтгаан болж байгаа. За бид одоо вакциныг сонгохдоо аав хүрээний 2 цэнт вакциныг сонгосон. Томоогийн эсрэг одоо вакцинчлалтыг бодос эхэлсэн. За сүүлийн өнгөрсөн зунаас энэ намрын хугацаанд дэлхийд даяар аав хүрээний томоогийн энэ вирус нэлээдгүй одоо ховсолд орж дэд бүлэг болох дэд бүлэг болон хувирж вакцинчлалтын эсрэг одоо тойрон гарах юм орлого хийж байгаа. Хэдий тийм ч гэсэн өнөөдөр Монгол улсад томоогийн өвдөлтийн нөхцөл байдлыг харахад 60-70% нь вакцин хийлгээгүй улсуудад томоогийн аав хүрээний вирусын халдвар, дээрээс нь вакцинчлалтанд хамрагдаагүй синцитал вирусын халдвар бас 20-30% дэгдэлтийг хамарч байгаа нь нөхцөл байдлыг нэлээд хөндрүүлж байгаа. За та бүхэн санаж байгаа бол бид одоо өнгөрсөн хугацаанд бас ерөн энэ 11 сарын 15-наас эхлээд томоогийн дэгдэл нэлээд нэмэгдэнэ гэдэг одоо зүйлийг сануулж ярьж хэлж байсан. Эрүүл мэндийн одоо пэйж уцаараа хүртэл одоо авах арга хэмжээнүүдийн талаар за мөн засгийн газрын хуралдаанаар нэлээдгүй асуудлыг оруулж 2-7 хоногийн өмнө төрийн албан хаагчид хэрвээ өөр хүүхэд нь томоогийн халдвар аваад өвдөх юм бол 5 хоног цалинтай чөлөө авах тогтоолыг гаргуулсныг санаж байгаа. Хувийн хвшлийнх нь бидээс урайлсан хэрвээ ажилчдын хүүхдүүд нь өвдсөн бол одоо цалинтай чөлөө олгооч гэсэн. Тийм учраас бас энэ эрхээ эдэлж та бүхэн бас өөр хүүхдүүдэд өвчлөөс сэргийлж ажиллаарай гэдэг бас эрүүл мэндийн сайд эмч хүний хувьд бас сануулж хэлье. За дараагийн асуудал бол бид дэлхийд даяар энэ тархаад байгаа томоотой холбоотой Монгол улсад дэгдэлт хизээ хамгийн их одоо өндөр түвшинд хүрэх вэ гэдгийг одоо эрсдлийн үнэлгээ хийлээ. Өнгөрсөн хагас бүтцээнд бид нэлээдгүй сууж ажиллаа. За энэ хүрээнд бол одоо 40 гаруй одоо эрдэмтэн судлаач байгууллагуудын оролцоотой эрсдлийн үнэлгээгээ бид хийлээ. Эрсдлийн үнэлгээгээр бол одоо хүүхдийн байгууллага, эрүүл мэндийн салбарт энэ томоо төсөл өвчний цар хүрээ тэлж дарамт үүсэх юм байна. Өндөр эрсдэлтэй байна гэсэн шийдвэр гарлаа. За энэ шийдвэрийн хүрээнд одоо идэвхжлийн 2 дугаар зэрэгт орж хүүхдийн сургалтын амралтыг бас одоо 14 хоногор нааш нь татах ийм саналыг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлдээд одоо ингээд цагийн дараа засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулах гэж байна. Эмнэлгийн коридорт нэг ч хүүхдийг хэвтүүлэхгүй бай гэдэг нь улс төрийн амлалт бос харин нийгэмд бүгдээрээ вакцинчлалтад хамрагдъя. Эрүүл мэндийн салбар нь илүү бэлтгэлтэй өвлжөө гэсэн тэмүүлэл юм шүү. Өнөөдрийн нөхцөл байдалд бол одоо яг томоогийн өвчлөлөөр коридорт хүүхдүүдийг хэвтүүлэхийн төлөө эрүүл мэндийн яам нэлээдгүй хичээн ажиллаж байгаа. Би ч бас энэ амлалтыг өгж вакцинчлалтыг идэвхтэй хийх. За дээрэс нь орны бэлтгэл ажлууд төлөвлөгөөнийхээ дагуу бүгд үйл ажиллагаанд явагдаж байна. Яг одоогийн нөхцөл байдалд хүүхдүүд коридорт бол хэвтэйг байгаа шүү. Энийг одоо эрүүл мэндийн сайд хүний хувьд хариуцлагатай хэлье. Харин ор хүлээгээд хяналтын хугацаанд 24 цаг хянаж явах хугацаанд бол хүүхдүүдийн биеийн байдлыг үнэлэх энэ үйл ажиллагаа бол хүлээ авах хэсэгт бол үргэлжлэж байгаа нь үнэн байгаа. Тийм учраас эцэгчүүд та бүхэн сандаж твтэлгүй илүү одоо өөр хүүхдтэй анхаарах, асрах, хамгаалах мөн бас насанд хүрчтэд энэ аав хүрээний томоогийн дархлаас өндөр байгаа учраас та бүхэн ч гэсэн бас өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Ерөөсөө одоо гол чухал зүйл бол вакцин хамгаалж байгаа нь үнэн. Хоёр дахь чухал зүйл бол маска зүүх, гараа хариуцах. Энэ бол одоо хамгийн чухал хамгаалтын одоо хэрэгсэл байгаа. Үүнийгээ одоо үргэлжлүүлэн баримтлаарай. За шаардлагагүй одоо олон нийтийн хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахгүй байхыг бас одоо байгууллагуудад бас одоо уриалж байна.